хамгийн түрүүнд тэрхэл ах л та. За, ирээ тартаа. Спортын сайтын сурвалжлах хог тэг 16-аар нэтгэл дээрээс эрг сурвалжлага та бүхэнд хүргэж байна. За тэгээд эрэлхийг аавыгаа тасгаар ирсэн хөөрхөн хоёр хүүхэдтэй ярилцах гэж байна. Байна уу? Сайн уу? Дан. Оо, дан. За хэдэн настай? 4 настай. Вау, чи ямар мундаг юм бэ? Аавыгаа тасгаж байгаа юм уу? Тийм. Чиндөө их шаншин уу? Дантай юм уу? Таавтай юу гэж хэлэх үү? Хатадун. Чи хинтээгээ ирсэн. Ээжэнэн, дүүнэн, эмээ өвгөнэн тий? Тийм. Энэ гоё цэцгийг чи аавдаа өгч байгаа юм уу? Тийм. Яа, чи ч бяртай юм аа. Дүүн хин гэдгийг? Икут. Инкуд. Инкуш гэдэг юм уу? Тийм. Да. Дүүгээ сайн харсан биз дээ чи? Тэнэ. Ханин өнөөдөр хангаргаа нэр төртөө биелүүлээд ажиллагааны газраас дөнгөж сая төрөө одоо сэнэсэх болж байгаа дээр гасалдаад яг одоо олон авахгүй тавд маань уулзах юм аа. Тэглээсээ бидний таахаалцсан. Физик хинэтийн өндөр байна. Тэгээд 1500 км-ээс ирээд хэсрийгоо тасч байгаа. Баруун хязгаараас ирсэн. Тэгээд нөхрөө болоо нэг сахилч. Баяр хүргэе. Хайртай шүү. Хүнтэйсээ хүлээлт өндөртөө уулзалт байна маш. Да. Мам нь хэдэн настай? Манай хүүхд 10 сартай аавыгаа жат гисэн үлдсэн. Үгүй тийм үү? Аавдаа олж чаа шүү. Аавыгаа таахудаа. Мөө надад баба. Ирсэн болгоно намдаа. За, ханаас ирсэн бэ? Улаанбаатар хотоос юу эсвэл орон нутгаас? Орон нутгаас Ховд аймгаас ирсэн. Ховд аймгийн 123 дугаар зэргийн ангиас ихийг сахиулах ажиллагаанд явсан байгаа. Бид нар болохоор тэгээ Ховдод суурч байна. Аавыгаа тасгаад 2 он өмнө ирсэн. Хавын цэвэр Ховд нутагт намжуулах гоё юм уу? Намайг дэс сайхан болтгоо яах вэ? Тэгээд та сэтгэл амир өндөр байна. Ингээ хэл хөгч болтохгүй. Нөгөө гаргаж өгтөн гар юу ирээгүй. Мөн жирэнсэн байсан. Тэгээ одоо ингээд ирж байгаа бүр амар сэтгэл өндөр дээр ойлгох юм дөө. Гаргаж өгтөн чанжаагүй юм биш үү? Чанжаагүй нөгөө. Хэдэн сартай болсон тэгэхээр? Тэгтчин 9 сартай болсон. Оо, юу дөрвчихсэн юм биш үү? Тэгээд оо Аага үлээгээд даарч юм уу? жаахан даарц. Тэгээд нөхөртэй болон хамт албаасан ихийг сахиулагч нартай бүгдэнд нь тэгээд баяр хүргэе ард гэрийнхэн мэдчихсэн. Баяр хүргэе өнөөдөр болсоо үгээр гэж үзгээр бичмээргүй сайхан өдөр байна. Тэгээд цаг агаар нь хүртэл сайхан байна дагаад. Тэгээд та бүхэндээ ч гэсэн баярлалаа. Хантайгаа танилцсан түүхээс авалцсан. Танилцсан түүхгүй манай ах болохоор цэргийн хүн байдаг. Тэгээд тэр шугамаар яах вэ? Маань нөхөр жоохон гарын өвдөгтэй. Тэгэл манай ахын юм хийж танилцсан да. Ачхаж. Тийм ачхаж. Хүү юу? Хүү хоёлаа удам залгах хоёр хүү шүү дээ тий. Удам залгах хоёр сайхан хүүтэй болсон. Гоё. Хүүтэй аав ээж болсон мэдрэмжээс авалцал. Анхны мэдрэмж бол нэг сонин штэ бас нэг ингэж хэлж чадахгүй. Ингээл ээж очиж байгаа юм. Ингээл надад ингээл энэ сайхан үр заяач байгаа мó гэж баярлаад ойлаад тэгэл тэрийгээ тэгэл эцэгтэй хаваалцаал. Аяасан. Ингээл би ээж очиж байгаа юм. Ямар хурдан юм бэ? Би яг сайн ээж чадах болоо гэж өөртөө амин гэж хэлдэг. За би чадна штэ. Би чадчих миний хүүхдээ чадна. Би чадчих миний хань чадна. Биш бантчихсан. Тэгээд өөрийгөө зарвжуулаад хацаа шамдал орсон да. Энтэйгээ уулзах хайртай юм тий. Ямар үйлчлэг хамгийн дөрөнд гарах вэ? Энтэйгээ уулзах. За хамгийн дөрөнд тэрхэл ах л та. За ирээ тартаа. Эртээ болсон юм жоо очоод амжлаа. Миний хоёр сайхан залуу ээж болсон. Тэгээд хачиж явна.
хүргье. Баярлалаа. Алин гэрги болчлоо. Харин хурдан юм байна. Яг хань нэрсэн мэдээгүй юу түрүү? Мэдээгүй. Тэгэл амар гинти юм байлаа. Тэгэл маань хургасаа байнга спрей зардаг болохоор нэг л юм байгаа л гэж бодсон. Гэтэ яг иймэрхүү юм бол байна гэж огт төсөөлсөнгөө. Ятаж нэг юм байгаа. Гэтэ арайч гэсэнгээ. Тэгээ хандах баярлалаа. Тавтандээ ч гэсэн баярлалаа. За баяр хүргье. Шинэ мамуудтайгаа бас анх удаа уулзж байна те. Тийм анх удаа уулзж байна. Наа ажиллагааны газар голоо шилжиж очсон дараа миний хүн мэдлсэн. Тэгээ одоо анх удаа харж юм бас хүүг маань жоохон бишүрхэж байгаа л таанаас. Тэгтээ бас тийм амар бишүрхсэн юм болоо тэгтээ. Хүүгээл харахыг их хүслээ наашаа. Доглоо яарлаа. Сайхан байна. 24 цаг их удаан байв эсвэл 24 цаг. Ер нь жоохон удаан байсан. Жилийн 12 сар шиг л. Хартлаа. Ер нь л удаан байлаа. Ууган хүн том болчихоо. Өндөр шалаа. Зөндөө том болсон. Ер нь явхад нөт хэлдэ араа байсан гэдэг ярьсан чинь. Дэлээ хэлд орцсон. Зөндөө том болсон. Мундаг агаалсан байлаа. Хандаа хөвчл. Хандаа хөвчл ариг минь. Аргэрийг ингээд батгасан чамдаа баярлалаа. Тэгээд хайртай шүү л гэж хэлээ та. За баярлалаа. Асч байгаа гэсэн харин бинаар багш таа шүү. За хүн эх орондоо орсон тангараа нэр төртөө биелүүлээд энэ цаг мөчид бас эх орондоо орж хань үр хөвгтөдтэйгээ энжи автагаа уулзлаа. Та бүхний маань хувьд л одоо холын цэнгэр хот нутгаас эрэлхэг хүүгээ тусгаар ирсэн байгаа шүү дээ тий. Тэгээ аавна. Яа хүүгээ алтан жаваад ирсэн маш их өртөө байна. Эрдэлтээ сайхан хагаллаа. Яваад энэ жил. За жилийн өмнө хүүгээ одоо хил ус ёс заншлыг мэдэхгүй халуун оронлоо явуулахдаа ижийн хүний хувьд бол бас сэтгэлээ чилээж сүгөө өргөдлүүлсэн мах хүүдээ ямар үгийгээ захиж дайж өгч явуулав. Яс албаа сайгаа дээрээ миний. Бас жилийн хугацаа айгүй хурдан өнгөрсөн. Айгүй эхлээ явуулж хахад хэлэх хэцүүсэн. Тэгээд хурдан дорол яваад ирлээ тэгээд. Сайн яваад албаа хагаад ирсэн хүүдээ баяр үргэе гэж. Тий. Тэгээ ховд нутгаас ирсэн ган тулг гэдэг хүн байна. За миний хөргөнд амьд зүрэн дажидээ өмнө гадагшаа яваад ингээд их хорон ард түмнийхээ нэрийг өндөрт өргөөд ингээд албаа сайн хаагаад ирсэн. Талархалтай байна. Тэгээ хүүдээ одоо цаашдынх нь ажил хөдөлмөр амьдралд нь сайн сайхан мөхнийг хүсэн өрөө. Тэгээд энэ хугацаанд манай одоо гэр бүлийг бол бас авч явжээсаа. Тэгээд гэр бүлийн авч яваад ингээд хоёр сайхан хүүтэй болоод одоо ингээд энэ хоёрынхаа гэр бүлд одоо сайн сайхан мөхнийг хүсэн өрөө. Та баярлаа. Тэгээд гэр бүлд наазж байгаа гэсэн. Эрцэрхүү эх орныхаа даалгавраар ингээд ингээм бүтэн байгууллагууд одоо гавьяараас ингээд өөрийгөө амжилттай биелүүлээд одоо ирж байгаа даа. Зээг хөргөндөө маш баярлж байна. Тэгээд одоо энэ хойшд одоо эх орныхаа одоо амгалан байдлын эрцэрхүү манай одоо хойшд улам одоо сайхан эх орныхаа бүтэн байгууллаганд байнга оролцож аавж ахтуу ардууд нь баярлуулж яваараа шилэх байна. Эерэг бүхнийг сүбэдэ цэгмэнэс